Өдрөө тгшүнх асуултанд хариулъя. Энэ нөгөө бидний өнөө 5-50 гэж нэрлэгддэг 50 км замын тендер 25 оны 1 сарын 24-ний өдөр тендерийн материал 8 компани ирүүлсэн. 8 компани саналыг нээсэн. Захиалагчийн шаардлагад нийтдээ 6 компани хосолсон үнэлгээний тайлан Дэлхийн банк руу 5 сарын 22-ны өдөр явуулсан. Одоо ингээ удахгүй Дэлхийн банк хариугаа ирүүлнэ. Тэгээд Дэлхийн банк хариугаа ирүүлэнгүүт зам тээврийн яам гэрээ хийгээд энэ ажил одоо хэлнэ гэдгийг хэлье. Энэ бол мэдээж их удацсан ажил. Тэрийг бол маш сайн ойлгож байгаа. Ер нь бол сая Идэр бат гишүүн ингээд ярьлаа, энэ гишүүдийн тендерийн араас явхлаар одоо буруу яагаад байна энэ дэр. Ер нь өөрсдийнхөө энэ тойрог дээр байгаа энэ зам Дэлгэрсэн сайдын микрофоныг нэмж өгье. Энэ өөрсдийнх нь тойрог дээр байгаа энэ замын асуудал, энэ том бүтээн байгуулалтын асуудал дээр гишүүд өөрсдөө явахгүй бол энэ бүтэхгүй. Би шууд хэлээ, энэ худалдаа авахын газар гэж одоо унтуулж байгаа. Тэгээ яг цагийн тулгаад тэгээ ингээд шалгаруулалт хийдэг. Тэгээ тэр нь болсон болоогүй ингээд явдаггүй. Жишээлбэл одоо энэ бичигт скватрын чиглэлийн одоо 150 км зам ингээд үндсэндээ юу руу одоо хүчингү болчихлоо. Сангийн яам гомдол гаргасны сангийн яам үндсэлтэй гэж үзсэн. Тэгээ энэ дээр бол одоо тэр нэг Монгол компани юу гэсэн юм байлаа да тий шалгарсан. Тэгээ энэ компани нөгөө Монгол зам групп гэдэг. Энэ компани нь өөрөө өмнө нь одоо ингээд 3-4 том ажил авчихсан. Жишээлбэл одоо Нориулан Баян уул 68-аар оны 3 км тэгээ энэ Улхан гэдэг ингээд. За Дэлгэрсэн сайд нэмж өгье. Тэгээд даахгүй нохоо боловрано гэж ингээд худалдаа авах нь нэг компанид 3-4 тендерийг зэрэг өгöd байгаа. Ямар учраас ингэж өгöd байгаа юм бэ? Наа чи одоо ингээд баригдахгүй болох нь биш дээ. Тэгээ та нар хариуцлагыг хүлээхгүй шүү дээ. Явж зам тээврийн яамд хүлээн. Тийм учраас ингээд ийм юма болио гэдэг хахад одоо бидний нэг ашигын зөрчилтэй юм шиг хардаад байгаа учраас гишүүд энийхээ араас өөрсдөө яваа. Энэ худалдаа авах дээр чинь хулгайч нар байгаа. Би нэр устай нь хэлнэ. Тэгээ одоо болохгүйг нь аргын одоо юу өнөөдөр хүртэл авилгын тэмцэх газар бичиг хийхгүй сууж. Тэгээ ингээ барихгүй мөртлөө ингээ бүх тендерийг аваад дараа гівчдэг. Тэгээ энэ зам чинь хугацаанд баригдахгүй шүү дээ. Тэгээ сүйд нь барихгүй буруу нь хаана ирэх вэ гэхээр зам тээврийн яам дээр ирнэ. Тийм байгаа шүү.